Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дугаар хуралдаан энэ оны 9-р сарын 10-ны өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар 5 асуудлыг хилэлцгээр төлөвлөсөн бөгөөд Болдбаатар аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтэд татан авсан бол аймгийн засаг даргын тамгын газраас хуулинд тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц үр дүнг жил тутам хилэлцэж дүгнэнэ гэж заасан тул тайланг хагас жилээр тооцон хөрвүүлэх боломжгүй гэсэн албан бичгийн дагуу аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн дүнгийн тайлангийн тухай илтгэлийг хилэлцсэнгүй. Ингээд хилэлцэх асуудлын эхэнд аймгийн засаг дарга галсан домдог Оросын холбооны улсын элчин сайдын яамд элчин зөвлөхөр томилогдсон учраас аймгийн засаг даргын үүрэгт ажилласан чөлөөлж аймгийн засаг даргад нэр дэвших асуудлыг хилэлцлээ. Өнөөдөр бас онцлогтой болж байна. Аймгийн засаг дарга энэ орон жилүүдэд бол энэ ажлыг хийж байгаа хүмүүс нь бүрэлдэхүүн хугацаанд дуусгаж чөлөөлөгчсөн бол ховор байна. Гэхдээ давааж байгаа чөлөөлөгчсөн. Давааж байгаа 2 жил ажиллаад чөлөөлөгдөд намын дараа болжсэн. Энэ санаж мэдж байгаа хүмүүс байна. Тэгээд 90-аас 95 онд тэгж давааж байгаа ажиллаад 95-аас 97 онд намын дараа ажилласан. Ийм нэг бол болжсэн. За өнөөдөр бол энэ бас нэг түүх тавьж байна. За миний хувьд бол аймгийн засаг даргын 2 удаа 6 жил ажиллаа. Авчуудаа сайхан ажиллагаа намайг байнга дэмждэг, сонгуульд дэмждэг улс төрийн засаг дарга болоод дэмждэг. Ингээд 2 удаа сонгуульд ажилладаг. Ихэнх төлөөлөгчдөө итгэдэг хүлээж ингэж ажилласан. За тэгээ одоо хааны албан халаатай эзний албан ээлжтэй гэж үг байдаг. Өөр ажил хангагдах сан тавьсан учраас бид тэр хүлээж зөвшөөрөд Ховд аймгийн засаг даргын ажлыг бол дараагийн шийдвэж өгнө. Энэ асуудал үе ийм зарчимд тохиолдсон ерөнхийдөө нөлөөлөөр гарсан харин сая засгийн нэгжийн үеийн дагуу таавал зөрчил асуудыг шийдэж өгч байгаа бас баяртай өгнийхээ аймгийн засаг даргад намын бодлогоор аймгийн Монгол Ардын намын хорооны дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дөгөр Жавыг нэр дэвшүүлж байгааг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга ган зэрэг танилцуулсан бол заалнаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баяр сайхан аймгийн засаг даргын тамгын газрын дарга төрийн албаны салбар зөвлөлийн дарга ган болдын нэрийг дэвшүүлж байгаагаа уламжлан тус танилцуулж дэмжиж өгөхийг хүслээ. Асуудлыг харуулсан Ховд аймгийн засаг дарга Аксурог дүүрчийг Монгол Ардын намынаас нэр дэвшүүлж байна. За Монгол Ардын нам дөрмийн дагуу өдөртөх зөвлөлтөөс чиглэл авдаг. За Монгол Ардын намын өдөртөх зөвлөлтөөс 9 сарын 2-ны өдрийн тогтоогоо аймгийн засаг дарга нэг зүйлээс тогтоосон. Зааврын үйлчлэлээс үйлчлэж өгсөн байж байгаа. Энэ бодлоор өнөөдөр буюу 9 сарын 10-ны өдөр таатлагын төлөвлөсөн Монгол Ардын намын үйлчлэлээ 100% хасандаа нийлбүш зүйлтэй байж байгаа. Тогтоогсон байгаа. За энэ нийлбүшийнхээ тооч намтайс танилцуулаа. За асуурах хэрэгжүүлэн Ховд аймгийн хэлбэрийн төрсөн хэрэглэлт яа. За боловсрол хөтөлбөрийн өмнөөс 1981 оноос 90 онд жүргизсэн амжилтыг үзсэн. 93-аас 97 онд Монгол Улсын сургуулийн цахилгаан сургуулийг математик мэргэжлээр өгсөн. За 98-аас 2000 онд Монгол Улсын сургуулийн боловсрол судлаач магистрийг өгсөн. За 13-аас 16 онд их засаг боловсролын сургуулийн эхлэлтийн шүмжлэлээр тус өгсөн боловсролч байна. За энэ замдаас хийж байсан ажлыг хэлжээ. За 1997-аас 98 онд Монгол Улсын математик багш 98-аас 2000 онд Монгол Улсын сургуулийн менежер 2000-аас 2008 онд Монгол Улсын сургуулийн захирал 2008-аас 2009 онд аймгийн боловсрол хөтөлбөрийн газрын бодлогч байна. За 2009-аас 12 онд аймгийн боловсрол хөтөлбөрийн газрын дарга. За 12 онд Монгол засаг дарга Ховд аймгийн. За 13 оноос одоо боловсрол хөтөлбөрийн компани тэгэхээр тус ажиллаж байна. За сонгуульд албан тушаа 2018 онд
어떤 것들 때는 바로 액션. 자, 하나는 뭔가 때는 허락의 기타 되고, 자, 하나는 뭔가 때는 다 아시잖아. 자, 그리고 나머지 사람들이 그래도 또 선곡들을 했다라고. 우리 시대가 있으면 그래야 되는 시대였어. 이거를 세계인데 이거가 이거를 또 누가 때문에 속에 여러 가지 있어서 그런지 더 우주의 뭐가 때문에 그래서 서로 상담하는지 이렇게 그 어떤 게 자세가 이렇게 수준으로 우주의 아로는 인지 마시지 모르지. 다음 말씀 이쪽아 우리만 돌아서 거의고 말했다. 이들 니들이 아무리 그랬어. 다른 거로다 아래쪽에 돌아 어떻게 인지 아무리 니들이 너무들어서 그리고 그 알츠하면 뭐지? 애니도 도저히 이게 소통을 해서 어떻게 했어. 그거는 내가 상관없어. 나 지금 무슨 배양이 있을까? 어찌부터 아무것도 이렇게 좀 애니스 그런 상황이 자, 맞춰보다 한 번에 안 쓸 때가 들어왔어. 맞춰보다 한 번에 수는 많이 들어오고, 허당기, 약수순 들수는 멋진 들어오니까, 약수는 술, 안물 들고 힘들지 않나 이랬어. 한 번에 하면 허이런 허당기, 약수순에 나오는 시기, 그런 동안, 허이런 동안 몽골수에서 오신 길게이 길기가 좀 있어요. 사람들이 있을 때, 허이런 맨만 어쨌든 일단 드리는 교수님에서 그렇소. 아무것도 허용서도 허용서 조항에 가세를 지내 허용돼서 허용가는 다른 공은 허당에 가세할 때 허가도 스캔하듯 학생을 지내 허용은 다른 도관에 낸 거라서 허당에 스토리는 상명할 생각을 알지잖아. 아무것도 내면 스토리는 상명할 생각을 알지잖아. 그다음에 상명 가세 기획 하시는 것들과 어떻게 나타나고도 애니비티를 쪽으로 봤었던 모습에서 대단히가 무슨 작은 잘 시스템이 되는 것, 다시 같은 애니비티를 쪽으로 다시다른 지구를 모습선을 이렇게 하면서 일대에서는 의존의 지구를 어떤 지구를 아시다는 것을 다시나도 지구를 쓰면 이 무슨 농부에서 생각하는 가능한 이슈를 접하고 있은 엠비스터를 하는 것을 지금 서구도 홀도 된다고 그런다고 엠비스터를 하는 것을 아시는 것을 이기면서 한 것, 아시는 왜는 것을 우리에게 신을 그런다고 라고 그림을 아시는 것으로 아시는 뭐가 아시는 것을 지금 그런 우주는 그런 우주를 상당히 생각을 아시다니 우주 개념이 나가 이세를 하면서 했지만 이 일대를 또는 이신들을 타고 이세를 보내줄 어떤 방법이 연출되고 있어요. Хуралдааны дэгийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй тоолгын комисс байгуулсан ба тоолгын комиссд Дэлгэр сайхан Улаанхүү Болор цэцэг Азамат инх баярнаар ажилласан юм. Санал хураалтанд 41 төлөөлөгч оролцохоос урт насан Түмэн Дэмбэрэл нараа тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн хуралдаанаас чөлөөлөгдсөн учраас 39 төлөөлөгч оролцлоо. Санал хураалтыг нууцаар явуулж дөнгө нэгтгэхэд төлөөлөгч дүгэрч ав 25 төлөөлөгчийн санал буюу 64.11%, Гамболд 14 төлөөлөгчийн санал буюу 35.89% саналыг тус авч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны дарга дүгэрч авыг аймгийн засаг даргаар батламжлуулах асуудлыг ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо. Тоолгын комиссийн тогтоол 2018 дискуссээр яригдж номер 1 хотод тоолгын бүхий тухай Монгол Улсын засаг нутгийн нэгж түүний бүртгэл тухай хуулийн 20 14 цагт Ховд аймгийн үйлдвэрлэлийн хурлын хуралдааны байнгын дэгийн 14 зүйлийн 11.4 11.5 цагт тоолгын дүнг тус үндэслэн
аймгийн эдийн засгийн 6-р хугацааны тооллын хэмжээс тогтоосон. 1. Аймгийн эдийн засгийн хурлын 6-р хугацааны тооллын хэмжээс аймгийн засаглалд нэр дэвшил сонгох тооллын зохион байгуулалт санал хураалтанд 41 төлөөлөгч оролцсоос 39 төлөөлөгч оролцож 39 төлөөлөгч санал өгснөөс хүчинтэй 39 хүчингүй тэг саналын хуудас гарсныг баталгаажуулсан байна. 2. Тоолгоор санал өгсөн хүчинтэй 39 хуудас тоолгосноос 25 буюу 64.11% нь дэд үржин төлөв. 14 буюу 35.8% нь дэд хамгаалалт санал өгсныг баталсан байна. 3. Тоолгоор хамгийн олон 25 буюу 64.11% санал авсан дэд үржин аймгийн засаглалд нэмэгдүүлэхээр аймгийн эдийн засгийн хурлын 6-р хугацаанд өргөн мэдүүлсэвэ захиалсан баг билгээс гишүүд Азамат боловсрол улаанхүү өнхөр гэсэн програмын тогтоолыг урд нь гаргаж ирээ. Аймгийн эдийн засгийн хурлын 6-р хугацаанд тогтоол. Аймгийн эдийн засгийн хурлын 6-р хугацаанд оролцсон 39 төлөөлөгчийг 64.11% санал авсан Бацуур хотоос үрж орыг Ховд аймгийн засаглалд нэрвэржүүлж Монгол Улсын өргөн сайд өргөн мэдүүлсэн. 2. Ховд аймгийн засаглалд нэрвэржүүлж үрж орын холбогд материалыг Монгол Улсын засаглалд хэрэглэж өгүүлгийг аймгийн эдийн засгийн хурлын програмд даасан. Хурлын даасан байна. За, юуны Ховд аймгийн төлөөлөгчдөө уулзалтаас миний үед ихэвчлэн нэгдсэн Монголын намын бүлэг бас дэмжиж сандаа өгсөн хүмүүст иргэд төлөөлөгч таамаг баярлаж талархснаа илэрхийлье. Өнөөдрийн аймгийн засаглалд нэгдсэн энэ үйл явц сая манай аймгийн засаглал Аснонгийн талархнаас бисэнчлэн өргөн цоцлоо. Самуудын самуудын засаглал өөрийн хөтөлбөрийг боловсруулж эдийн төлөөлөгчдийнхээ урдаар хэлэлцүүлж баталж үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажилладаг. Энэ удаагийн аймгийн засаглал нэгдэж байгаа миний өөрөөс өргөн цоцлоо. Өөрөөр хэлбэл 16 он Онцгой сонгуульд Ховд аймгийн Монголын намын хороо өргөн хөтөлбөр боловсруулан оролцож олон улсын ард иргэдийнхээ дэд болгохыг саналж аймгийн иргэдийн олон улсын суулгыг өгч засаглал олон болон одоо төр засгийг дэмжиж авч өнөөдөр 2 жил гаруй нүүр үзэж байгаа юм. Энэ хугацаанд аймгийн засаглалын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд онцгой хангалттай хөтөлбөрөөр өргөн ажиллаж ирсэн Аснондог даргын үйл хэргийг өргөжлөөж миний бие та бүхэн 2017 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хугацаанд баталсан өргөн хөтөлбөрийг өргөжлөөн хэрэгжүүлэхээр зогсож байгаагаар бас онцлог юм аа. Энэ үгсийн хугацааны хугацаанд Ховдынхаа улсын ардынхаа төлөө нийгмийн шаардлагын төлөөллийн хүчээс чадвар туслах боловсрол мэдээ ажиллаж бас улс төрийн амьдралын олон үзүүлэлт ажлын хэмжээнд нийгэм бас одоо сайн болон сараар хэрэгжиж ихээр хариуцлага ачааг нуурлуулж ажиллаж ирсэн Аснонуудаас өнөөдрийн Ховд улсын төлөөлөгч болон улаан оролцож байгаа нийт хүмүүсийн өмнөөс ажлын амжилт амьдралын хамгийн сайн бүхийг хүсэж байна.
Хилэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн 2018 оны төсөвтөд тодтгол хийх тухай асуудлыг хилэлцэн шийдвэрлэлээ. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намын бүлгээс 7, ардчилсан намын бүлгээс 4 тэргүүлэгч байсныг өөрчлөн Монгол Ардын намын бүлгээс 6, ардчилсан намын бүлгээс 5, нийт 11 тэргүүлэгчтэй байх саналыг хилэлцэн дэмжлээ. Тухайн асуудалтай холбогдуулан намын бүлгүүд хуралдаж Монгол Ардын намын бүлэг Пүрэвганд Ган Зориг, Жаргал сайхан, Амгалан Бадрах, Цэн Давиш, Баяр сайхан, Болор цэцэг нараас Жаргал сайхан, Амгалан Бадрах, Цэн Давиш нарыг чөлөөлж, Дэлгэр сайхан, Улаанхүү нарыг, ардчилсан намын бүлгээс Азамат Батхуйг, Чимбата Баяр сайхан нараас Чимбата Баяр сайхан нарыг чөлөөлж, Инх Мандах, Инх Баяр, Цэрэн Бадам нарыг тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулан баталсан юм. Бас түүний шийдвэрээр гаргасан аймгийн эдийн төлөвлөсийн хурлын 6-р хурлаа ийхүү өндөрлөж байна. Ихэнх өглөө Ирхэм аймгийн эдийн хурлын төлөөлөгчдөө урьдчилан оролцож байгаа агтаа байна. Хурлын тасралтгүй аймгийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй эргүүлэгчдүүд маань шинжилгээний ажилдаа орж асуудлыг хамтдаа хийсэн ажил хэрэг сургалт хийж түүний шийдвэрийг бид оюун ухаан оруулалт гаргаж байна. Өнөөдрийн хурлаар аймгийн засаг даргыг чөлөөлөн мөн одоо шинээр аймгийн засаг даргыг нэвтрүүлэн хуулийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгчд өргөн байлаа. Төрийн бодлогын залуу чанарыг хадгалан нутгийн өрөөнд гаргасан үйл ажиллагааны зарчим, удирдлагын тогтолцоо, эрхэмжийн хүрээнд төсвийнхээ эдийн засаг нийгмийг хөгжүүлэх талаар санал бодлого иргэдийн сайн сайхан амьдралын төлөө олон нөхцөл шийдвэрүүдийг гаргаж илүү санаачтай ажиллах цагийг бидэнд тулж байна. Энэ туршлага багцны барайсан шуурга ойлголттой тарихтаа төмс усын ногооны гарцгийг сайн өгсний сэлбуугагүй сайхан намар болж байна. Гэхдээ бүгдний амнаашиж үгийн ам заашиж байгааг бид мартах ёстой. Үгийн бэлтгэлийн эртнээс уушаатан хандаж аймаг 10 байгууллага ажихууныг сумур үгийг өдөр авах их ажил хангуулсан шаардлагатай байна. Цаашдаа аймгийн эдийн төлөвлөсийн хурл, аймгийн эдийн төлөвлөсийн хурлын тэргүүлэгчдээс авчиржүүлэх, уушаатан өөрчлөлт өгч хамтран ажиллах зайлшгүй шаардлага байгааг цохон тэмдэглэе. Аймгийн эдийн төлөвлөсийн хурлын 6-р хурлаан хаасыг илгэе.